Сайн мэцхан хүүхдүүдээ өнөөдрийн хичээлийн сэдэв банк ба банкны тогтолцоо. За энэхүү хичээлийн маань зорилго банкны тогтолцооны эдийн засаг гүйцэтгэх үүрэг болоод ач холбогдлыг танин мэднэ. Агуулга маань банк гэж юу вэ? Монгол Улсын банкны тогтолцооны үүсэл, төв банк, түүний үүрэг, мөнгөний бодлого, арилжааны банк гэсэн агуулгын хүрээнд явагдана. Банк гэж юу вэ? Зээлжүүлэгч байгууллагуудын бүтцийг бүрдүүлж мөнгөн хөрөнгийг хуримтлуулах, зээлдүүлэх, мөнгөн тооцоо хийх, гүйлгээнд зээлийн хөрөнгө оруулах, янз бүрийн үнцаас гарах зэрэг үүргийг гүйцэтгэгч эдийн засгийн онцгой байгууллагуудыг банк гинэ. Монгол Улсын банкны тогтолцооны үүсэл 1924 оны 6 дугаар сарын 2-нд Монгол зөвлөлт Орос хоёр улсын хамтарсан хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа аж үйлдвэрийн банк байгуулагджээ. Анх нэгтгэхдээ 22 оронтой оны ажилчинтай, үүний дотор зөвлөлтийн 18 мэргэжилтэн, Монголын 4 ажилчид байжээ. Энэ бол Монгол банкны суурь тавигдсан түүх үйл явдал билээ. 1990 онд улс төр нийгэм эдийн засаг шинжил хийгдэж аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрм 1991 онд банкны тухай хууль батлагдсанаар Монгол улсад хоёр шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигджээ. Банкны тогтолцоо. Зах зээлийн үед төв банк ба арилжааны банк гэсэн банкны тогтолцооноос бүрддэг. Төв банк түүний үүрэг. Төрийн мөнгөний бодлогыг зохицуулах, инфляцийг бууруулж үн ханшийг тогтворжуулах, мөнгөний нийлүүлэлт үнцаасны нээлттэй зах зээлийг явуулах зэргээр нийт улсын эдийн засгийг мөнгөний бодлогоор дамжуулан удирдаж байдаг санхүү эдийн засгийн төв төрийн байгууллага бол төв банк юм аа. Төв банкны үүрэг. Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргадаг, мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлдэг харилцах дансны эзэмшигчид нь банкуд, төрийн сангийн нэгдсэн дансны эзэмшигч нь засгийн газар байдаг. Шаардлагатай тохиолдолд Монгол банкнаас арилжааны банкуд болон засгийн газар зээл олгодог, банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулна. Үйл ажиллагаагаа улсын их хурлын өмнө тайлганадаг, төрөөс үүсгэн байгуулсан ашигын бус байгууллага. Төв банкны үндсэн зорилт. Төв банк юу хийх ёстойг хуулиар тусгаарлан зааж өгдөг. Монгол банкны үндсэн зорилтыг Төв банкны тухай хуулийн 4-р зүйлд дараах байдлаар томьёолсон байна. Монгол банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөнд тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Монгол банк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Аливаа улс орнд төрөөс эдийн засгийн үндсэн хоёр төрлийн бодлогыг авч хэрэгжүүлдэг. За нэгдүг нь төсвийн буюу сангийн бодлого, хоёр дахь нь мөнгө зээлийн бодлого. Сангийн бодлого нь нийт эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд төрийн орлого зарлагыг өөрчлөхөд чиглэгддэг бол мөнгөний бодлого нь хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болон зээлийн хүүгийн хэмжээнд нөлөөлөхөд чиглэгддэг. Төсвийн буюу сангийн бодлогын хариуцагч төрийн байгууллага нь сангийн яам байдаг бол мөнгө зээлийн бодлогыг хариуцагч төрийн байгууллага нь Монгол банк буюу Төв банк байна. Энэ хоёр бодлого хоорондоо уялдаа холбоотой зохистой байх юм бол эдийн засаг тогтвортой хөгжих үндэс болдог. Мөнгөний бодлого. Мөнгөний бодлого гэж эдийн засаг дэх мөнгөний нийт тоонд болон тэдгээрийн тавьж олгох үртэг хүүгийн хэмжээнд нөлөөлөхийг хэлнэ. Төв банкуд мөнгөний бодлогоор дамжуулж мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлж эцсийн дүндээ эдийн засаг дэх үнийн өсөлт буюу инфляцийн нам дор тогтвортой түвшинд байлгахад анхаардаг. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх арга. Хүүгийн бодлого явуулах, арилжааны банкны заавал байх нөөцийн хэмжээг тогтоох, зах зээлийн нээлттэй ажиллагаагаар дамжуулан явуулах. Хүүгийн бодлого. Төв банкнаас арилжааны банкудад олгох зээлийн хүүг хэмжээг мөнгөний хойш уналтын түвшинтэй хамааралтайгаар тогтоож байдаг. Мөнгө зээлийн өсөлт хит өндөр байвал Төв банк зээлийнхээ хүүг нэмж хэмжээг нь багасгах замаар арилжааны банкуудын зээл, төлбөрийн их усүрийн өсөлтийг бууруулна. Ийм үйл ажиллагааг мөнгөний хатуу бодлого гэнэ.
Харин эсвэргээрээ мөнгө зээлийн өсөлт бага төв банк зээлийнхээ хүүг бууруулж хэмжээг нь ихсгэх замаар арилжааны банкуудын зээл төлбөрийн их усврын өсөлтийг нэмэгдүүлдэг. Ийм үйл ажиллагааг мөнгөний зөөлөн бодлого гэнэ. Арилжааны банкны заавал байх нөөцийн хэмжээг тогтоох. Арилжааны банк бүр төв банкнд тодорхой нөөцтэй байх ёстой. Энэ нөөцийг ихсгэх, багасгах замаар арилжааны банкны зээл олгох хэмжээг төв банкнаас зохицуулж байдаг. Монгол банкны заавал байх нөөцийн хувь хэмжээг арилжааны банкуудад бол 30%-аас дээшгүй байхаар тогтоож өгдөг. За энэ Монгол банк заавал байх нөөцийг дутагдуулсан банкад бол торгуул ногдуулна. Нийгсэндээ арилжааны банкуд бол зээл олгох их үүсвэрээсээ төв банкнд хадгалуулна гэсэн үг. Ингээд төв банкнд хадгалуулах хэмжээ нь их байх юм бол зээлжүүлэх хэмжээ нь багасаад мөнгөний нийлүүлэлт буурна. За энэ байдлаар эдийн засаг дэх мөнгөний хэмжээг зохицуулж байдаг. Зах зээлийн нээлттэй ажиллагаа. Энэ эдийн засагт байгаа арилжааны бичиг буюу үнэт цаасыг засгийн газар төв банк худалдан авах эсвэл зарах ажиллагааг хэлнэ. Үнэт цаасыг худалдан авч оронд нь мөнгө өгснөөр эдийн засаг дэх мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Бэлэн байгаа мөнгийг ихсгэх, багасгах замаар нөлөөлдөг ажиллагааг зах зээлийн нээлттэй ажиллагаа гэнэ. Арилжааны банк. Арилжааны банк нь ашигын төлөө мөнгөн тэмдэгт хэвлэж гүйлгээнд гарах эрхгүй, мөнгөний бодлого боловсруулахгүй. Иргэд аж ахуйн нэгжээс харилцах хадгаламж татан төвлөрүүлдэг. Иргэд аж ахуйн нэгж байгууллагад богино дунд хугацааны зээл олгодог. Банк хоорондын төлбөр тооцоог зохицуулах эрхгүй. Үйл ажиллагаагаа хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө тайлгнадаг. За банкны хоёр шатлалт тогтолцоонд шилжснээс эхлээд арилжааны 30 банк бол байгуулагдсан байна. Үүнээс бол 17 банк нь өөрийнхөө үйл ажиллагааны алдаа эндэгдэл бус шалтгааны улмаас дампуурж бус банктай нэгдэх, татан богдох зэргээр үйл ажиллагаагаа зогсоогоод одоогийн байдлаар 13 арилжааны банк бол үйл ажиллагаагаа явуулж байна. За төв банкнаас арилжааны банкыг том, дунд, жижиг банкуд гэж ангилж байгаа. Энэ нь бол тухайн банкны идэвхтэй эргэлдэж байгаа санхүүгийн нөөц бололцооноос шалтгаалж байгаамаа. За арилжааны банкын жишээ гэх юм бол та нарын сайн мэддэг Хаан банк, Хас банк, Голомт банк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк, Ариг банк гэх мэтчлэн эдгээр бол арилжааны банкуд. Арилжааны банкаас бид нар зээл авах, за төлбөр тооцоо хийх, танснасаа мөнгө авах, за мөн бусад үйлчилгээг авах байдлаар арилжааны банкудтай харилцдаг. За өнөөдрийн хичээлээс санамж байдлаар хургуулэхэд тодруулсан болон томоор бичсэн өөр өнгөөр тодтогсон ойлголтуудыг дэвтэр дээрээ өнөөдрийнхөө хичээлийн сэдвийг бичиж байгаад тэмдэглэж авах шаардлагатай шүү. Хичээлд анхаарлаа хандуулсан сурагчдаа баярлалаа.